Тэгээд ямар нэгэн асуудлаа шалгуулчих. Тэгээд энэ орон зайг нь олгоё. Тэгэхгүй бол бас огцрууд бид нэр хууль шүүхийн байгууллага учраас хийсэн юм уу хийгээгүй нь мэдэхгүй. Тэгээд үнэхээр асуудалгүй бол тэрийгээ бас ингээд ботлаад орж ирэх. Одоо энэ нь бол зөв бахаал гэдэг энэ үднээс тавьж байгаа. Тэгвэл яагаад чухал юм бэ? Энгийн хүн бол цагдаа дээр очиж шалгуулах нэг өөр те. Бүрэн эрэгтэй хүнийг шалгах нь төвөгтэй болоод байдаг шүү дээ. Энийг та нэг ер нь бол аюу улсын их хурлын гишүүдийг одоо хатшгүй дахин ирэх гэж байгаа. Тэгэхээр энэ нь өөрөө хууль танилцуулалтын байгууллагуудын бас үйл ажиллагаа явуулахад нь тодорхойгүй байдал бий болдог. Тэгэхээр яг энийг л ингээд тодорхойлохгүй бол хэвлэлээр хин олон ярьсан ч юм уу эсвэл энийг ч юм уу бид нар ч мэдэхгүй үнэхээр хийдсэн ч юм уу хийгээгүй ч юм уу асуудалгүй байж магадгүй. Гэхдээ энийг тодорхойлохгүй бол энэ асуудал чинь намын асуудал болж гин, төрийн асуудал болж гин, тэрний улсын асуудал болж гин. Тэгэхээр ийм одоо байдалд оруулахгүй тул өөрөө одоо 900% энэ одоо мэдрэмжээ аваад энэ шийдвэр гаргаасаа гэж. Одоо хичнээн гишүүн гаргаж тодорцсон байгаа. Ерөнхийдөө 70 одоо ардсан нам одоо энэ анхны санаачтай бас гаргасан ба тэгээд энэ санаачтайг одоо бидний хувьд бол нэг нам ч юм ингээ хаацалаад байх нь тодорхой бус байдал руу хөтлөж байгаа учраас энийг ер нь дэмжих нь зөв юм байна гэж бодоод өнгөрсөн 7 хоногоос энэ бичгийг төлөвлөөд тэгээд гишүүдээр гаргаж зурсан. Тэгэхээр ардсан намуудын хувьд бол бас энэ санаачтай дэмжиж байгаа учраас дэмжинэ гэж бодож байгаа. Дээр